Сөвүүн цагийн хүмүүн нүгүүд мэрэгэн бус үйл явдлаар чулуу ховхолсон, газар ухсан, модыг огтолж усыг хүчээр уруулсан, бодонгүйруулах, сэтлэх, мухардуулах тэргүүнтийн ширүүн явдлаар балмад өөнтгөлөн үлдсэн нүгүүдээ намжилмой хүлцэхтөө. Брагри онзон дамцагдорч. Энэ бол онгийн хийдийн тойр. Онгийн голын тахилгын сударт уул ус лус савдгийг гаргадаж хангаа дэлхийн үр шимийг магтан дуулж хүн амьтан араатан жигүүртэн бүгдээрээ бие биедээ өгөөж буйнаа хайрласаар байхын ерөөл сургаалыг инхүү өргөдөг. Одоо бол онгийн хийдийн ерөөлт тойрон дээр хитэн чулуу хуурай сайрал үлджээ. Монгол орны хангаа тал гэхээр говийн бүс нутгийг холбон 430 гаруй км урсаж Монголын говийн уур амьсгалыг зөөлрүүлдэг онгийн голыг энэ нутагт урсаж байсан тухай хийдийн тойр хээрийн салхи хоёр шивнэн их тал чимээгүй дүнсийн. Онгийн гол тасарч улаан нуур ширгээд 8 жил болж байна. Энэ бүс нутагт амьдардаг 60 гаруй мянган хүний амьдрах орчинд аюул тулгарж байна. Монгол хүн та Аз твийн цэвэр усны зулаа гэж нэрлэгддэг байгаль ээжийн амин судас тасарч тарчлан байгааг нь дохиогдуулж голуудын дуудлагад анхаарлаа нэгдүүлнэ. Тон харамсмаар хайрын сайхан ийм нутаг байж одоо ийм болчих гэж бараг зарим үйлдэл ингээ бодоод ингээ сууж уйлмаарч юм шиг. Энэ голон тэлээр доош явж чадахгүй одоо ингээл доогоор цэцэнгийн амнаас гисүүлэл одоо ингээл усанд хийчихдэг болсон. Одоо гэдэг малын усг болж байна. Өөрөө сайрлаж байна. Үнэхээр энэ нутгийн ард түмэнд энэ голлого мал хүн ард түмэнд бол одоо эмгэлтэй асуудал ийм ажил явагдаад байгаа юм даа энэ бол. 30-40 жилийн өмнө ихтэл сал урсгаж 7 хоноод сайхан уусмууд барилгын материалыг хүргэж байсан. Одоо тэндээс эвент тэр үед явж исэн хүмүүс ч байгаа. Ийм нөхцөл байдал гол манад ороод байна да. Говийнхан онг голыг онг ижи гэдэг байлаа. Гол үерлэх үеэр онг ижи ирлээ гэж ярилцсан. Өмнөд говрын урсдаг энэ ганцхан ижи гол 100 мянган орчим хүн сая гаруй мал сүргийг умдаалж байсан томоохон усан хангамжийн их хүүсэр байлаа. Монгол хүн эрт цагаас байгаль дэлхийгээ шүтэн амьдарч гол мөрнийг газар дэлхийн судас хэмээн зүйрлэн хайрладаг. Гэтэл голын судас нь тасарчээ гэсэн эмгэнэлт мэдээлэл Монголоо гэж хайрладаг хүн бүрийн зүрхийг шархируулж сэтгэлийг өвтгөж байна. Өнгөрсөн одоо хоёрын энэ зааг дээр өнгөрөгч намар онгийн голон аврах эсэргүүцлийн явган жагсаалыг онгийн гол хөдөлгөөнөөс замын дагуух 485 км зохион байгуулжээ. Энэ жагсаалд 3 аймгийн 8 сумынхан төдийгүй гол усан гэх сэтгэлтэй олон хүн нэгдсэн. Олонний санаа онгийн төлөө эсэргүүцлийн маршийн үеэр 12 удаагийн уулзалт цуглаан зохиоход 3000 гаруй иргэд хамрагдаж онгийн голынхан хөдөлгөөн 1400 гаруй гишүүн 12 гишүүн байгууллагатай болсон байна. Энэ онгийн голны уснаас ууж өсөөгүй, ууж өтлөхгүй юм хүн. Миний уудаг ус сарын гол гэж байдаг. Орхон цутгадаг. Гэлээ гэхдээ би ягаад энэ рүү ингэж уул тавхайгаан цоордол явж байгааг гэхээр шүү дээ. Монгол улсын иргэн болгон өөрийнхөө амьдрах орчныг өөрсдөө бүрдүүлэх ёстой. Би та нарт төлөө биш, та нар өөрсдөө төлөө явах ёстой гэдэг энийг ойлгуулах юмсан гэж одоо энэ байр сайханд хөгшин залуугаан дуудаад алхаж яваад байна. Бидний сэтгэлдээ зүрхэндээ хойч үедээ үлдээх ёс суртахууны үүрэг бол газар дэлхийг номин ногоон орно, араатан амьтдыг амьдар нь үлдэх явдал гэдгийг говийнхан онги голоороо жишээлэн дуулгаж байна. Онги голоо аврах хөдөлгөөнөөс санаачилсан эсэргүүцлийн маршид замын дундаас нутгийн эмэгтэйчүүд үр хүүхдэд дагуулan нэгдэн орсон нь жирийн олны сэтгэл нэгэн чигт байгааг харуулсан алхан байлаа. Голтой байвал сайхан даа. Өгнөл сайхан голтойс одоо голгүй болчоо бас жоохон хэцүү байна. Говийн ганц гол нь байхгүй болохоор голын усан шумбаж мөсөн дээр нь гулгаж өссөн болсоо тахгүй. Одоо тэгээ хойч үеийн хөөхтүүд нь тэгээд гол байсан гэх сайрал үзэх гэдэг шүү дээ. Мөн онги голынхан хөдөлгөөнөөс санаачилж үүлэнд нөлөөлж бороо оруулах 42 сая төгрөгийн өртөгтэй арга хэмжээг зохион байгуулахад говийн нэг өрхөд 30 мянган төгрөг ногдож өрхөд боломжийнхоо хэмжээгээр мөнгө цуглуулан нутгийн иргэдийн санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэсэн байна.
Мөн голын иргэн дагуу 8 суманд чатарганы мод суулгах ажлыг эхлүүлж, тус бүр 1 гад нийт 7200 тарьц суулгаж, 16 малчин өрх хамтран эдийн засгийн үр ашигтай замыг сонголоо. Монгол орны ихэнх ус нуурууд хүн зооноос дайчин зүгтэж байгааг ухаарах, учир хужирыг нь тунгаан бодох, хамгаалах, сэргэх гэсэн зөв сэтгэлтэй хүн бүр гол усан хамгаалах хөдөлгөөнүүдийг үүсгэн үндсэн зорилтоо тодорхойлсоор байна. Онгийн голынхан хөдөлгөөн 2001 оны 10 сарын 19-нд нутгийн иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсанаас хойш хугацаанд Өвөр хангай, Дундгов, Өмнө Говь аймагуудын 8 сумын иргэдийг нэгдсэн үйл ажиллагаанд татан оролцуулаад зогсохгүй. Голыг хамгаалах асуудал нь бүх монголчуудын амин чухал эрх ашигт холбогдож байгаа тухай сургалт семинаруудыг бусад аймаг орон нутагт хийжээ. Яг Монгол орныг бүхэлд нь хамарсан аюул болоод байгаа юм л да. Тэгэхээр эхний ээлжинд энэ хангай нуурнаас их авсан Төв Азийн тосгошоо Оростой айсавд хамаардаг энэ голууд Онг гол, Таацын гол, Аргуун гол, Түйн гол, Байдыргийн гол, тэгээд эдгээр голууд очиж сутгадаг энэ Бөөн цагаан нуур, Орог нуур, Улаан нуур, Ардгийн цагаан нуурууд болоод ингээд эхнээс аюул заналт өртөд байгаа юм. Энэ дотор одоо ингээд 3 нуур нь одоо байхгүй болцсон. Таацын цагаан нуур, Таацын нуур, Ардгийн цагаан нуур, Улаан нуур, Орог нуур одоо бүр байхгүй болох юм шатанд орцсон гэж явж байна. Бөөн цагаан нуур маш хомсдож байгаа усан. Энэ Байдыргийн голын ихэнд, Үлзий тээлийн голын ихэнд, ийшээ энэ шар усны голын ихэнд, хар усны голын ихэнд, энэ завхан голын цутгалууд энэ бүгд дээр бол алтны уурхаанууд хэдэн арваараа ажиллаж байна. Мөн цаашлах юм бол Арангай нутаг дэвсгэрт хамаарах энэ Чулуутын гол, Таримлын гол, Орхон голын ихүүд дээр бол мөн олон уурхаанууд ажилласнаас болоод эдгээр голуудын аяс хавд бас цаашдаа аюул занал учирсан ийм нөхцөл байдалтай явж байна. Эгүүрийн сав нутагт бол бас 76 ашигт хайгал лиценз авчихсан. Энд одоо байдал бас хурцтаад явж байна. Хуул голын хувь зүйтэй холбоотой асуудал энд бол 4 Монголд байгаа 3 дараг 3 лайнд ажиллаж байна гэж байгаа. Тийм учраас энэ туул голын учраас аюул занлын гол бас их сурвалжийн алтны уурхай болж хувирч байгаа. Дээр нь энэ Сэлэнгэд энэ Ерөө голын энэ сав газар бас аюул занал учраад байгаа. Ийшээ яваад Хэнтийн нуурнаас их авсан Онон уулз голын ай сав газар. Энэ аюул занал учирснаас болоод бас энд бас алтны уурхаанууд байршсанаас болоод энд бас хөдөлгөөн байгуулагдаж байгаа. Хангай нуурнаас их авсан голуудын айс савд орчин суугчдын эрх ашигыг хамгаалах зорилготой уулзалт семинар алт олборлолтыг голын ойролцоох хөндөй их үүсвэрийн хэсэгт хийлгэхгүй байх, шаардлага хангахгүй техник ашиглаж байгааг буруушааж, байгаль орчны хуулиудад хяналт тавих бүрэн эрхийг нь орон нутгийн эрх бүхий байгууллагад сануулах, байгаль орчны яамны судалгаа дүгнэлт гаргуулах, үйл ажиллагаагаа сурталчлах, гадаад дотоод хамтын ажиллагаа гэд онгийн голынхны хийсэн ажил чамгүй байна. Гэвч тэднийг үгүйсгэх, үл тоомсорлох, буруутай үйл ажиллагаанаас бултан мэлзэх гэсэн хүмүүс төдий олонгүй. Саяхан улсын их хурлын чуулганы засгийн газрыг байгуулах хуралдаан дээр болсон ширүүхэн маргааны үеэр эрэл компани алтны шорон ордны уурхай онгийн голын ширгэсэнтэй ямар ч холбоогүй гэсэн мэдээллийн хоёр талд таны анхаарлыг хандуулъя. Төв ширчин мөчний сайд болсон одоо улсын их хурлын эрхэм гишүүн Эрдэнэт бол эрэл компани онгийн голд хамаагүй гэх нэлийн гойдоггүйхэн залж байна. Энэ бол одоо үнэхээр хариуцлагагүй юм үг яриа юм аа. Учир нь өлтийн гол гэдэг бол онгийн голын цутгал 72 цутгалуудын нэг нь тэр дундаа бол нэлийн хамгийн томхонд орох цутгал гол бөгөөд сайхан уус өмнө дэрэгдэр урсдаг олон жилийн урсцын ойролцоогоор 10% та тэнцэх гандуухан үед урсж байгаа урсцын ийм урсгалтай голыг үгүй хийсэн гэдэг юм бол хүлээн зөвшөөрөхгүй булзаж байгаа юм үг яриа юм байгаа юм. Энэ хийсэн том алдаага яаж зас залруулах вэ? Тэнд амьдарч байгаа олон хүний амьдралын учруулсан хохирлоо яаж барагдуулах вэ гэдэг тухай бодож сэтгэж бидэнтэй хамтарч ажиллах нь бол зөв болох байхаа гэдгийг хэлмээр байна. Ер нь энэ онг гол улаан нуурын асуудал бол өөрөө өнөөдөр бидний 5 жилийн өмнө эхэл тавьж байсан тэр сэрэмжлүүлгийн дагуу бол одоо өнөөдөр хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна. Онгийн голынхан хөдөлгөөн улсын их хурл засгийн газар болон орон нутгийн шийдвэр гаргагчид чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааныхаа үр дүнд 2001 онд онгийн голын эхэнд 37 нэгжийн хайгуул ашиглалт явагдаж байсны 35 үйл ажиллагааг таслан зогсоож. Одоогоор 2 уурхай үйл ажиллагаа зогсоогүй бөгөөд эрэл компанийн өлтийн уурхайн үйл ажиллагааг нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэтгэл эрхийг нь төр төдгөлзүүлээд байна. 800 гаруй лам бүхий хийд голын хоёр талд байсан тухай
Хийдийнхэн том чулуун суурьтай модон гүүрээр эргийн нөгөө талд гарч бас улаан нуурын домгийг хитгэн болж хоцорсон нутгийн өвгөд сэтгэл хөдлөн ярих дуртай. Богдод мөрөгхөөр явсан өнгө бүсгүй замдаа түр саатаж цангасан говийг умдаалахаар тэндээ говийн улаан нуур болон мэлмэрж үлдсэн гэдэг. Одоо бол өнгийн гол 1998 оноос тасарж энэ голд цутгадаг 72 жижиг гол горих болгын 30 орчим нь устж үгүй болсон тухай байгаль орчны яам газрын мэргэжилтэн тодорхойлоод ботсон тухай яриа эхэлж байна. Нутгийнхан гар худгаас усаа авж байна. Өнгийн голын их цутгал дээр 1993 оноос эхлэн жил бүр 30 гаруй аж ахуй нэгжүүд ашиглалт хайгуул явуулж эхэлснээс 2207.7 га талбайд алтны шорон ордоос 11 тонн гаруй талбарлсан боловч нөхөн сэргээд хийсэн талбай үнэндээ байхгүй байна. Энд Монгол улсын үндсэн хууль, байгаль хамгаалах хууль, ашигт малтмалын тухай хууль, усны тухай хууль зэрэг гол хуулиудын тодорхой заалтууд зөрчигдөж байна. Өнгийн гол тасарсан нь алт олборлолтын явцад голын голирлуудыг өөрчилснөөс шалтгаалсан. Тус бүс нутагт 57,000 гаруй хүн ундны усаар гачигдж, 800,000 гаруй мал ус бэлчээрээр гачигдсанаас малчид дайжиж, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй болжээ. Эвдэж хүндсэн хөрс шороо дарж устгасан булаг шанд эргэж унган төрхөндөө орохгүй. Гэхдээ 40 жилийн турш сүйтгэгдсэн гол нуурууд 400 жилийн дараа сэрэх боломжтой гэсэн судалгаа байдаг. Бүтшгүй мэд сэтгэхээ азнаж нөхөн сэргээх үйл ажиллагааг үр хойчийнхоо төлөө өнөөдөр л эхлэхгүй бол 100 жилийн өмнөх Сахарын цөл эсвгөөс сарны гаригийн гунигт төрх бидний хүлээж байна хэмээн хүн бүр бодлоо нэгдүүлнэ үү. Уур ханууд хоцрогдсон технологиор үйл ажиллагаагаа явуулж, хөрс эргүүлж, алт олборлолтынхоо дөнгөж 50%-ийг нь авдаг байна. Үлдсэн 50%-ийг нь сул орхиж, угаалтын аргаар алт олборлож байгаа буруутай үйл ажиллагаа нь нүүртэж буй аюулын үндсэн хэсэг бөгөөд нинжанууд энэ нутагт ихээр төвлөрж, гар аргаар алт олборлож байгаа нь ч ухаж хуулсан хөрсөн дээр ажиллах шунлын бактерийн үржих таатай орчин болж байгаа юм. Ихэнх уурхаанууд самарч хайсан газраа олборлолт муу гэсэн шалтгаанаар орхиж явчихад уурхаан эцэст нь лицензээ дамжуулан худалдсаар мөрөө баллаад байна гэж нутгийнхан ярилцсан. Нөхөн сэргээлт бүрэн хийлгэх хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг гаргуулахад хохирлын хэмжээг нарийн тооцох механизм байхгүйгээс шүүхэд нэхэмжил гаргахад бэрхшээл учирж байгаа ч Онгийн голын хөдөлгөөн 2004 оны 3 сараас хуульч ган чимэг болон хүний эрх хөгжил төвтэй хамтран ажиллаж холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн тухай тус хөдөлгөөний тэргүүний буулт хийх боломжгүй эрх илтгэл дурддагджээ. Төв Азийн цэвэр усны хагалбар болсон хангаан нуруунаас ихтэй өнг, орхон, байдраг, хар ус, шар ус төвийн голууд, улаан нуур, орог нуур, бөөн цагаан нууруудын айс авд ашигт малтмал олборлож гол нууруудын их ундрагыг босниулж байна. Байгалийн тэнцвэр алдагдсанаас 5 аймгийн 23 сумын 30,600 шахан мөрхийн 118,000 орчим иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл байдал хүндэрж, ундны болон хэрэглээний усаар гачигдах буюу огт усгүй болж, мал бэлчээргүй болжээ. Голын голирлыг өөрчлөн алт олборлолт явуулаад түүний усан орчны амьдралд учрах хохирлыг бүрэн арилгуулах нөхөн сэргэдгэх үр дүнтэй арга одоохондоо байхгүй байгаа нөхцөлд голын татам голирлд алт олборлох ажиллагааг зайлшгүй зогсоох шаардлагатай байгааг говийн экологийн тэнцвэрийг хангадаг байсан Онгийн голын өнөөгийн бодит байдал харуулж байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг байгаль дээрх чулуу шороог голын усан дугааж сайтар цэвэрлээд буцааж байгальд нь тавиараа гэсэн бол ийм нарийн угаах болов уу? Хуваараа алт олборлож амьдрал залгуулдаг эдгээр хүмүүсийг нинжанууд гэж нэрлэдэг. Энд алт ухаж газар сэндийлж байгаа сургаар хөлтөөн хөлхөж хөлгүүн мөлхөж ирсэн. 8 настай балчираас эхлээд 80 настай өтгөс хүртэл ногоон түмбэнтэй нойтын шавар угааж цэн алт тунгаан амьдарч байгаа нь ингийн нэг амьдрал нийгмийн жирийн үзэгдэл биш ээ. Хоолны газар дэлгүүр түц, зочид буудал, шагийн найрка, атаман босс бие үнэлэгчид гээд энд бүх юм бий бөгөөд зарим нь энд мафийн томоохон сүлжээ бий болсон ч гэж ярьдаг. Ундны усны хүрэлцээ муугаас нутгийнхан болон энд түр суурьшиж байгаа нинжанууд алт угаасан мөнгө устай усаар ундаалж байна. Сайхан овоо сумын нутагт ихэд бохир гарын өвчин тусч шаардлагагүй хүүхэд бараг байхгүй гэж нутгийнхаа ярьж байна. Аймаг орон нутгийн захиргаа цагдаа эмнэлгийн байгууллагууд нутгийн иргэдтэйгээ тэнцвүүц хэмжээний алтчингуудын асуудлыг зохицуулахад ч бэрхшээл учирж байна. Онгийн голд сал хөвдөг байхад улаан нууранд жигүүртэн чуулдаг байхад гэсэн нүдээр үзэх боломжгүй яриа чихний ард хосч газрын дүрсийн зураг дээр ширгсэн гол нууруудыг тэмдэглэхэн болчихвол ямар вэ гэсэн яриа явган тэнж явна.
Хангай нурууны өвөр Гятрууны нуруунаас их авч өвөр хангай Дунд говь Өмнө говь аймгийн 8 сумын нутгийг дамжин 500 орчим км урсан Өмнө говийн Мандалава Булган сумын нутаг дэх Улаануур цудгадаг өнгийн гол тасарч Монголын говийн экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй Улаануур ширгэж экологийн суурил учирж байгаа нь Монгол орныг тэр чигээр нөмөрсөн аюулын дохио мөн гэдэгтээ саналаа нэгдүүлнэ. Нүүдлийн шувууд нутаг андууран ирвүү. Эсвэл мөнөөх цагийн сайхан гол нуурандаа үнэнчээр нисэн ирээд эндэн дуусъя хэмээн сэтгэнэ үү? Уурхайн болсон бохир усанд ангир үдлэж байгааг та харж байна. Тэр нэгэн цагт өнгө голыг ирэх үеэр айлуудын хашаа сарвчаар хүртэл мэлхэнүүд дэвхэрж говийнхан их усыг баярлан тосдог байлаа. Одоо бол гар хутгийн уснаас ганц нэг мэлхийл гарч ирнэ. Модыг нь түлээд дуусгахаар зэгсэн үл халдсан уулс хаа сайгүй дайралтна. Уурхаа орчмоор бэлчээрэлсэн малын гидснээс хар өнгөтэй бөөмбөө юм гардаг болсон юм. Байгалийн үзэсгэлэн цогцлбор болох Хөвсгөл нуурын айс сав цагтаа дэлхийн хамгийн цэнгэг нууранд тооцогдож байв. Одоо ч Хөвсгөл аймгийн хадгалынхан ундны усны хэрэгцээг нуураас хангадаг. Гэтэл эргийг тойронд дэндүү олон жуулчны баазууд байрлаж цэвэр усаа нуурнаас авах хэрнээ бохироо эргээс холгүй газар руу шингээж гэж байна. Баазынхан эргийн дагуу хогоо болж уулнаас хугалсан модоор галын наадмыг орой бүр зохион байгуулдаг байна. Эндхийн хүүхдүүд жуулчдын үлдээсэн хог дээр өсөж байгаа явдал нутгийн иргэдийн сэтгэлийг зовоож байна. Замгүй газраараа зам зурж ирсэн жуулчид майхан бүрийнхээ ард хогоо оолж байгаа нь нутгийнхны голыг харлуулж бас л галаар наадамлах нь орой орчсныхоо амгалан тавинг эвдэж байгаа бурангуй үйл явдал гэж нутгийн иргэд үзэж байна. Энэхүү үзэсгэлэнт аялал жуулчлалын бүс нутагт тусгай хамгаалалттай газрын тухай хууль зөрчигдөж байгаль хамгаалагчид хүрэлцэх юм боллоо. Нуурын мандлаар шар бижирмэг үүсэж, замг хөвж, урд өмнө байгаагүй хоёр төрлийн хор хой үзэгдэх болж, түүнчлэн нутгийн иргэдэд амьдрах газар үлдэхгүй болж байгаа тухай иргэд ярьж байна. Төр засаг орон нутгийн эрх бүхий байгууллагуудын алдаатай бодлого шийдвэрийн буруугаас байгаль эрхийн судас тасаржээ. Зөвхөн өнгийн гол орчин болон Улаануурын айс савд явуулсан уулыг нурааж усыг эргүүлэх социалист бодлогууд бүхний сэтгэл тодхон үлдсэн байдаг. Улаануурын зэгсийг модны үйлдвэрийн зориулалтаар хяргаж, мүлжиж, мод үлтгэлийн зориулалттай хорих ангууд тэр хавийн ойг буулгаж, говийн малчтад гуайлан дүнзээр өвөлжөө хаваржаа барьж өгж байлаа. Дараа нь атар газар эзэмших хөдөлгөөн өрнүүлж, өндөр хүчин чадалтай насоосоор онгийн голын усыг боож, тариан талбайг усчуулж байв. Энэхүү бодлогогүй гашуун түүхийг хувхарж харалсан их талын хээрийн салхи нутгийн эзэд гэрчилж байна. Гол иргэдээр уцтдаг тийм том толгой ноцоос тавиатай байдаг байсан. Тэр нь чадал нь болохоор их өндөр чадалтай. Цагт одоо 60 сэлчээр багтаамжтай тийм усал талбай руу явуулцдаг цагийн дотор. Гол багхан байх үедээ бол тэрийг оргич тасчдаг. Чад. Өдөрж байдаг. Банга 15 6 гааг ичлал нэг наалдэс тэвэс. Төр засгийн алдаатай шийдвэрүүдийн нэг нь алтны шорон ордыг олборлох уурхаануудыг голуудын эхэнд байгуулах зөвшөөрлийг задгаа болгож бүгдээрээ алтан ухаж баяжнаа буюу алт хэмээх бодлого байв. Амьдрал авч үлдэхийн тулд уул талыг нүхлэж уух усаан ширгээж ургамал амтан хүм малаа нутаг орноос нь дайжуулж оронд нь хөрсгүй шорон талд мөнгөн усны